За хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоног дотор учиргүй төрөл арилжаал хайр гаргаас буугаад ирсэн хиймэл оюун ухаантай юм шин сэрүүд болцсон гэж би ерөөсөө бодохгүй. Одоо хэдүүлээ ингэж нэг тойрч худлаа яриад явах. Энэ амнаатай холбоотой асуудлыг дандаа л ОЖ захирал лоббиддаг байсан. Одоо од жаргал захирал. Уг нь бол одоо манай сангийн сайд жавхлан ноён нуруугаа угалчихгүйхэн шиг л над дээр орж ирэл одоо ийм дарамтанд ороод байна, шахаад байна. Одоо байнга уулзаад байна. Тэгээ одоо уул нь ингээд гүрийгээд яваад байна л гэдэг байсан. Би зүгээр жавхлан сайд энэ дээр байгаад саналаа өгөөгүй мүү гэж ойлгосон түрүү тэр нэг санал өгсөөгөөгүй гэд нэг тайлбар өгсөн юм бил. Тэгэхээр одоо хэдүүлээ ингэж худлаа яриад яах вэ? Улсаасаа том нэг компанитай болцсон бол улсынхаа нэрийг МСС гэж өөрчлөе. Энийг миний хувьд ерхий сайд байх. Энийг өгүүлгээ явж ирсэн. Энийг тийм шин юм биш. Одоо яах вэ гэхээр нэг компани давуу тал болгосон ийм асуудлыг шийдсэн гэсэн үг. Одоо энийг нуугаад ах юм байхгүй шүү дээ.